Хай. Бид гурав гэртээ үлдсэн байна. Аав нь бэлтгэлдээ явсан. Тэ? Сайн уу гэж. Аава бэлтгэлдээ явсан. Бид гурав одоо 3 хоногийн дараа бид дөрөв Пүкет явна. Тэгэхээр охтуудынхаа хувцсыг угаагаад бэлдэх юмнууд байвал бэлтчихье гэж бодлоо. Манай бага охин баачсан. 3 хоног байгаагүй байж байгаад өнөөдөр баасан. Цэвэрлж зүрхэлгүй л байж байна. Бидэнтэй зүг байгаарай. Одоо бөшөө угаах тийм ээ. Дүндөөийг баасан тийм ээ. Харин тий. Миний охин сайхан амарсан уу? Өнтөө шишин тийм ээ. Тий. Дээсэн тэгээ дараа нь бицэлгэн дээрээс охиноо харчаад ваа эцэг охин чинь ямар том охин болсон бэ ингээ харах чаахгүй юу? Тийм ээ? Тий. Эцэг охин буучихаа. Миний охин буучих. Хөө эзэн гуйж. 3 өдөр хураагдсан. Тийм ээ. Миний охин ээжигээ байхгүйд нэмэлт дуусан. Ээж нь гуай сайхандаа анхаарсан. Миний охин эмээтэйгаа, агаатайгаа мундаг байсан тийм ээ. Тийм ээ нэзэдэ. Энэ бол Бурхны бэлэг юм. Гүү юм аа дээ. Зөндөө их бааш юм уу? Гэс угаагаад хайц тийм үү? Ясиг угаагаа хайц. Та бид явчаад ирээ. Үүнийг л гайхамшиг гэхгүй бол өөр юу гайхамшиг гэх вэ? Ямар гоё баас вэ? Бид ихтэй амьдралдаа ингээ хүний баас хараад баярлаад байж ин гэж төсөөлж байсангүй. Яасан бэ? Энэ харагдчихэв. Манай хүн том охиноо суулгаад явна гэдэг ийм жижиг тэрэг авсан бэлээ. Хөнгөн өвхөгдчихдэг. Энэ бол хөрх юм бэлээ. Хэлэх үг байна уу? Тэг бид хоёр охиноо эмээд нь үлдээчээд хувцас цуглуулсан. Шөнө унтахт нь өмсүүлэх хувцас. Тэгээд халуунд өмсүүлэх палаж авсан. Тэг болчих байх л гэж бодож чинь. Тэгээд нөхрөө ирэхээр хамтдаа чимдаанаа бэлдээ гэж бодож чинь. Энэхтэй амар салж өгдөг байна тийм зуралтаалах. Манай нөхөр одоо бэлтгэлээ хийчээд буцаж ирэхдээ өрхийн имлэг орж охтуудаа нөгөөнийг хэрэгцээтэй ханаа төрчүүл өгөх юм, харьцал гарчуул өгөх ийм тоснуудыг бичүүлээд ирнэ. Тэгээд бас охиндоо тэнд очиод хоолны материал гэж яхаар эндээс бэлэн юм аваа явчих гэж бодсон байхгүй юу. Тэгээ тэрийг авчирна гэсэн. Тэгээд авчираад хамтдаа цүнхээ бэлтий гэж хэлээд гараа явсан. Бид гурав ингээл байж гинөө. Ээж болчоор заримдаа нүрэж угаахаа мартцсан явж идэг болчт юм байна. Сая бид 2 хоног өдрөөр ажилдаа байх хугацаанд манай нөхрийн ээж ирээд манай хоёр охиныг харсан. Манай гэрийг маш гоё цэвэрлсэн байсан, баярлаа. Тэгээд манай нөхөр өглөөд ингээд дөрүлээ цуг босчоод заримдаа эрт унтвал өглөө эрт босоо бэлтгэлээ хийчихэд бид гурыг сэрэхэд ирсэн байдаг байхгүй юу? Сүүлийн үед жоохон ядраад тэгээд ер нь сэрсний дараа явж байгаа. Тэгээ явахаасаа өмнө охиныхоо бантанг хийж өгөөд болвол
идүүлж өчөөд явдаг. Тэгээ өнөөдөр бол идүүлчихэд явцсан байгаа. Тэгээ юу ч битээ хийгээрэй л гэдэг. Өнөөдөр тэгтээ юм хийхгүй өнчхөөргүй л өдөр байна л та. Охтуудынхаа хувцсыг угаах ёстой. Тэрүүгээр хувцас угааж ер нь юмнуудаа зэгцлэх ёстой болчоод байдаг. Би тэгээд жоохон гэрээс гарахаас хүүхдүүдэд орхиж гарахаас төвөгшөөгөөд байсан байхгүй юу? Одоо гоо сайхан wax manicure pedicure жоохон явмааргүй ч гэрээс гарахгүй байгаад тахаар гэрээс гармаар санагдахаа болж тийм байна. Тэгээд тэгсэн чинь манай нөхөр өчигдөр өглөө босоод ирсэн чинь нөгөө юунд маникюр педикюр сармас бүгдэнд нь цаг авцсан байсан. Тэгээд намайг явчаад ирсэн чинь ээж ирсэн хоол хийсэн. Тэг би орж ирээд удаачгүй хоол идчихэл жоохон бийжгаад юу явцсан байхгүй. Сармас аялах гээ явцсан. Тэгээ явчаад ирсэн ч хараа. Манай нөхөр хоёр охиноо хараад бийжсэн. Гэхдээ ер нь хүүхэд ингээд яаралтай үед дуудаад хүүхэд хараад өгөх үнэтэй байна гэдэг бол гоё л доо. Гоёгаа. Тандрыг ч гэсэн гоёгаарэ гэж хүсье. Гэхдээ хүмүүс намайг юм хүмүүстэй юу ч хийдэггүй нөхрөөрөө бүх юмаа хийлэгдэг гэж боддог. Би гэхдээ нөхрийгөө байхгүй бүгдийг хийдэг. Шалаа угаана, хүүхдүүдээ угаад цэвэрлэх, хүүхдүүдийнхээ хувцсыг угаах, цэвэрлэх шаардлагатай юм гарвал бүгдийг хийдэг. Гэхдээ ер нь хумстай удаан байгаад байхаар хумсгүй байхаар юм хийж чаддаггүй. Нэг тиймэрхүү л энэ да. За тэгэхээр найзуудаа хүсэн мүлэг хүлээсэн мөч. Сайн уу бүгдээрээ. За бид одоо би бэлгэлээж ирлээ. Бид хоёр одоо явхнуудаа ерөнхийдөө бэл. Ингээд юм чимдамаа янзлж байна. За тэгэхэд Ингэсэн дээр юм хуйлаа энэ чимдаандаа өөрсдийнхөө ямиг хийгээд. За. Тэгээд цагаан чимдаандаа охтуудынхаа ямиг хийх үү? Охтуудын бас угаасаа энэ тангууд нь тэгээд энэ танг хуваач хий гэж бодоод байна. 200 төгрөгийн нэгээр нь салгаад гэсэн үг байхгүй. Нэг юм тиймэрхүү гоё эвтэй найртай хийш юм надад. Тэгээд томохондоо ийм палажнууд авсан. Энэ ягаан палаж. Дүүгийнхтэй бас өөрөө өмнө нь жижиг нь өмсдөг гэсэн байхгүй юу? Иймийг авсан. Тэгээ энэ бас юм байгаа. Энийг жижиг нь угаасаа өөрт нь байдаг байхгүй юу? Зүүн өмснө гэсэн үг. Тэгээд ийм бody. Охтуудынхаа хувцанд энэ мик ч ажиллахгүй шүү дээ найзаа. Уурлаач та. Улаанбаатар их дэлгүүрээс Carter's Masters гэл тэрээвийн хүүхдийн тасгуудаас ер нь хувцснуудын түүж авсан. Гэхдээ Монголд арайд энд үнэтэй байна. Юмны үн 5 юм аваад 600 мянга. Гэтэ энийг угаасаа нэг удаа өмсөөл болчих биш. Угаасаа 100 ч гэсэн өмсөн, дараа жил 4 ч гэсэн өмсөх юм чинь нэг гой загвартай хөрхөн гой материалтай юм авчил гэж бодсон юм бол. ер нь тэгээ дандаа палажнууд. За миний хувцас яг бай. Би бол хөрлөөрөө хувцснууд ер нь дандаа Mac Short бодолк, Mac Short бодолк төрсөн. Хөөбе би миний усны бандаж шана. Олё. Усны төрсөн. тэг гоё хэл. Бандаж. Миний усны бандаж. За тэгт. Хувцас юм бэлтцгээе. Яа, эхлээд цом миний би чимдамаа бэлтнэ. Цом болон том хоёрын чимдам хэрхэн бүтхийг хамтдаа харцгаая. Да би юмнуудаа хийлээ шүү. За миний мак болоод би ямар хөө бэлрэх юм. Зүг ингэж ингэж хийчих юм. За. Ер нь хийсэн юм мак гэж байна. За чи. Энийг явахтаа өмснө гэж тоцолгоо. Эсвэл зүгээр цагаан бодол тавьслаа. Өөс чичаа. Гайгүй. Сэрүүдэд гайгүй. Энэ бодол комс ч юм аа.
амар тийм өнгөлөг юм байхгүй. Энэ хоёроо хамгийн дээр нь хийм. За миний охин юм тань. Баба. Түүнээс салгах ч болтой. Дүүдэт л тавьчих. Тэг хамгийн дээр нь тавьчих юм бэ би ашигч. За том охин авчихсан болоо. Палаж. 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 Энэ охин авчих өөр юу байгаа. Өөр тентэрүүрнээс юм дэрнэ зү. Палаж. Миний охин ингэ болоо мó. Ехөрхи. Хартай. Хөөе би юм нэмж захиалъя. Би дахиад хувцас нэмж авд юм уу? Эхөө одоо энэ зан камер би юм юу авсан. Урдаас эхэлж авсан энэ нөгөө нэг одоо битүүрийн бичлэг хийх нөгөө осмоны юм усны нараа энэ айгу гоё. Ийм захиалж авсан ийм. Ингээд усанд бичлэг хийж болно. Энэ айгу гоё. Энэ надад амар таалагдчихаа. Энэ бичлэг хийхэд нөгөө нэг усанд. Селфи гар шиг ийм нэлээ урт болж юм сундаг. Энэс нөгөө битүүрийн одоо нөгөө бичлэг их осмоны л юм селфи гар шиг юм. Бичлэг дээр бас аягүй гоё төвлөрж байгаа. Хөлтэй доороо. Метр 50 тавлын ч. Метр 50 өндөртэй баха. За нэгээс ишээч. За энэ миний падны усны хамгаалт. Энэ бэси битүүрт аялахад. Гэтэ тэр үед битүүр падгүй байсан. За энэ болохоор утасны усны хамгаалт. Нөгөө нэг усны тавч хөнөө таана. Усны тавч хөнөө татсан бол энэ мэдээж. Энд үү. Намайг төрөгч байхад нүүцэн байсан байхгүй юу? Яг би эмнэлэгт хэвтэл баг тэр оройн нүүчлөө. Тэгэхэд юмнууд зэн байршлал өөрчлөгдөж юм зарим юмнууд алга болсон юм шиг санагдаад байгаа. Тийм бид гуравт нэг тийм усны тавч иг үйдээ. Бид гуравт гэнэ бид хоёрт. За тэрийг олно. Бага хаа. Зарим юмс маань олддоггүй. Би жоохон цухалдах гал. Жаахан уур хуршгээл. Тэ яах té. Олдох хоо. Гоё юм захиалж идэх хөө. Камер руу бүхсэн харуулаад явах. Би оруулан за энэ хэсгийг хөөрхөн юм шиг. За болно даа. Юм агэлт. Тэнд очиод нөгөө нэг том охиндоо бас бантангийн хийж өгнө. Хүнсний скотчер ингээ багцлаад авч явж байна. Тэгээ дээрэс нь ийм хоол хийдэг ийм жижиг ийм сав авч явж байгаа. Энэ удаад манай том охин бор хоолнд орцсон явж байгаа болохоор ингэж явж байна да. Зарим юмнууд ихтэй нүүдэл суудалт үнэхээр алга болжээ. Уул нь нүүлгдэг компаниг болно хэл лайтайхан л гэж боддгийн. Тэгсэн чинь тэгээд юм алга болсон л биш үү. Тэгээ бодсон чинь өлсөд уурлаад исэн юм байна. Бэбэ. Намайг сая өлсөд муухайш гаргасан дуучлаарай. Бэр жоох өлсгөөрөө жоох муухай штэ. Тэг ингээ нөө манай хонтгтаа угаасаа угжиж унтдаг болохоор тэг ялтчихв. Нэвтэрчээд болдгоо. Тэг зааз болидоо хэрэгэлдэг байсан бамарсаа хэрэглэхэд. Нэг хүүхэдтэй юм бэлдэх, хоёр хүүхэдтэй юм бэлдэх өөр вэ нэг нэ. За унтъя. Яв. Унтъя минь хаа. Бүү. За өгтөд онтолоодах юм. Тэгээд дараагийнхаа алхам руу орцгоо хамтдаа. Баярлалаа. Өгтөд унтаад цагийн дараа сэрлээ. Бид юмаа янзлах гэсэн нэг жоох шантарлын байдалтай. Тэ яах вэ? Бид янзлнаа, тийм ээ?
tomorrow. Тигэн сайхан өглөөний мэнд хүргье. Бид өчигдөр ачаага бэлдэж байгаад тэгээ үргэлжлээд лайв хийгээд тэгээ үргэлжлээд би гараад тэгэд ихнэр гарсан чинь чимдамаа янзлаад 2 охин онтолцсон байлаа. Орой би 12 өнгөрөөж гэртээ орж ирээд устсанд орчоод унтаад өглөө. Тэгээд түрүү нэг 2 цагийн өмнө сэрээд одоо цаг 1 болох гэж байна. 2 цагийн өмнө сэрцгээгээд гэр бүлээрээ. Тэгээ ихнэрийг нөгөө хатгаа авсан байсан. Тэгээ цээжнийхээ зургийг авахулчаад өчтөр шөнжөнгөө ханиалгаа тунлаа. Эрэхтэн нэг хоолтой унттай байж идэм үү гэж бодоод туртаа олны хийчихээ. Цөөвөн. За дүгнэр хамтдаа цөв ийж. За жижиг өхнө ойролцоод байхгүй бол мэдээж хөөлнө. Одоо би маш харалтайгаар гурилээ зураад тавих хэрэгтэй байна. Энэ нөгөө нэг бидний авч явах юмнууд байгаа. Энэ утлагны аппарат байна. За тэгээ нөгөө нэг өрхийн эмчээс бичүүлж авсан юм тангуудаа бүгдийг тавьсан байна. Өхнөө тавьчих. За энэ өхөн тавьчих. За гис гурилээ зураад гис бол. Сайхан цөв хийж. Сайхан цөв хийж. Сайхан цөв дидида. Сайхан цөв дидида. Гэс гол. Гэс иглээд голээ золоо тавь지 диммэнага. Гэс иглээ голээ золоо тавь지. Юу тий. Айлгоо шимочи. Нэг үл энийг илээжих. Горлоо ээжиг эрэхтэн сайхан цөв ийцэн байж да. Хийзэн дортой стенцээ. За горлоо бараг зурдас чинь. Өндөр ийм гоё хөл харсан юм бол. Сайхан цөв. Одоо өөр хэлхүүг алгадаа. Би тэгээ бэлтгэлдээ явна. Эхнэрийг ирэхээр зөрөөд. Хөөш мөн хуурлаг үзтээ. Аав нь одоохон заяа. Аав нь одоохон гэл солоо гэдэг за. Хоёр хоонод явлаа. Жохон. Өнөхөд бол арай ингээд галбирцсан байна. Нөх яагаад урсээ одоо унтуулж байгаа юу? Одоо нөр жилдийн үү? Ха. Ээж надад утгаар өдрөн за. Газ цэцэн хийгдсэн. Тэгвэл энэ цэцэн хагуул ямар нэг ингээл тэнгүүтэй. Тэг ингээ өргөсчээд тэгж ирээгөө. Гоё юм шиг санагдаад байна. За сасаа нам за. За. От. Нэг сас гэж. Газ гүйл. Томхон гэхдээ нэг үе яваад амарлчихжээ. Гэл өөрийгөө болгоод өөрийгөө старуулаад тоглоод
Тэгээ юм үзмээрээ л үзчихээ. Юм үзэж хагаад өөдгөр хаяал. Тоглоомоор авчвал. Үлгэдэд аав намтан сонсох нөх үү. За, үлгэдэд. Захнаа гэлээ. 2 hours later. Үлгэдэд. Сонсох намтныг орчихсон. Гаралтчихсан. Горлоо тасалж аваад Тогой горлоо бүрэн гэлж хагаад ирчихэж байна. За одоо цөм бэлэн боллоо. Дэжм. Nice kimchi. Гой амттай. Тэгтээ ялтч арай өөр амттай. За эхнэр их шоу влог өргөжлүүлээ. Yes үтгэ. Дуудлахад бариад зүйл хийж байгаа. За. Юу нэртэж байна? Цэв. Биш үү? Яаж мэдсэн? Намайг юу н хүмүүс мэддэгэл гэт. Юм уу бэлдсэн үү? Бэлдэг. Юу ч бэлдээгүй. Надруу хайрын харцаар харж байна нэ. Хөөе унлаач та минь өхөө. Яадаг хайрын харцаа. Энэ нөгөө нэг манай охтуудыг авч явах памперс ирсэн. Бидэд нөгөө памперс сольсон. Ийм минимигийн памперсыг хэрэгэлдэг болсон. Тэгээд нөгөө нэг халихаас хамгаалсан наалттай. Тэгээ нөгөө нэг хичнээн дүүрсэн ч гэсэн хайлдаггүй тийм памперс. За одоо идлээ. Эхнэртэй цовин гэнэ хэлж өгье. Хоромонд миннэз та. Хоромонд битэр явах юмнуудаа бэлдсээр л байна. За эхнээс нь одоо харуулъя заяа. За ортолчтой камера ортолч. Тэр хүүхдүүд том өхөндийнхөө хоолнд зориулаад ийм авч явж байгаа. Энэ нөгөө нэг 202 залгаад ингээ хоол хийж болдог ийм сав. Ямар ч аялалдаа явах гэж байгаа гэд ийм авж байгаа. Тэгээ мэдээж энэ чинээс нөгөө хоолны бэлтцүүд авч явж байгаа бантангийн бэлтц. Оюусны бантангийн бэлтц, гурилтай шүл, бодоотой шүл гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар хоолны бэлтцүүд авч явж байгаа. За эхнэр энэ ард нөгөө им тангуудаа бэлтэж байна. Явахаасаа өмнө битээр бас утлагныхаа аппаратыг авч явж байгаа. Умиг яаж мэдхгүйгээд 7 хонохгүй, 10 хонохгүй бараг 20 хоног гэж байгаа. Тийм бараг ер нь бол бараг сар болох юм. Тэгээд одоогийн байдлаар ингээд өрхийн имлэг дээрээсээ имээ бичүүлж аваад сэргийлэх
одоо нөгөө вирусын гаралтай юмнуудыг бичүүлж аваад дан юм уу? Одоо ингээд ийм том цонхтой юм авч байна. Ямар ч сан энэ бол зайлшгүй шаардлагатай юмнуудын нэг. За памперс аваад ирвэ. Нэг юм пас авсан. Аялалд хэрэгтэй юм гэдэг энэ дотор нөгөө гадаад паспорт юмд хийж явна гэдэг юм. Пас авсан. Ер нь хүмүүсийн влогуудыг үзээд байхад ер нь аялалд юм пас айгүй хэрэгтэй гэдэг гинэ. Би шууд ууттай наваад ирэхгүйсэ. За тэгээд энэ манайх нөгөө нэг памперсаас хэлсэн байгаа. Ингээд өмнө хэрглэжсэн энэ минимигийнхаа памперсыг хэрглэж хэлсэн. Тэгээд энэ яагаад энийг хэрглэж эхэлсэн бэ гэхэлэр энэ памперс маань нөгөө нэг халихаас сэргийлсэн. Тэгээ манай охтууд дээрээс нь харшилдгүү. Ийм памперс байгаа. Би л энэ чинь англи технологиор хийгддэг памперс лөө. Тэгээ англи технологиор хийгддэг памперс гэдэг. Тэгээ дээрээс нь нөгөө нэг дулаан оронд ч гэсэн хэрглэхэд тохиромжтой ийм нингэн чанартай ийм памперс. Тэгээд охтуудынхаа хэрэглээ нь сарын хэрэглээ гээд ямар ч байсан авч явж байгаа 4 уут 8 уут гээд тэгээд энэ нөгөө нэг одоо энэ 12 сарын 27-ныг дуустал худалдаж авсан баримтаа миними руу ороод одоо QR кодыг уншуулад тэгээд 12 сарын 27-ны хүртэл нэг юм iPhone 16-гийн юм суглаатай байгаа юм билээ шүү манайхан бас та бүхэн оролцоод амжаад оролцоорой. За тэгээ минимигийн памперс одоо бид бүхний тодорхой хэмжээнд ингээ ивент итгээд явж байгаа. Бид бас маш талхалтай байна. Тэгээ мэдээж охтуудын хамгийн чухал юм бол миними памперс. За тэгээд бас энэ салфетик хүүхдүүдэд ийм органик салфетик. За хоёрдугаарт гэх юм бол за манай одоо манай охины уудаг хуурай суу болон нухаш. Тэгээ нухашнаасаа бидэд 3 хайрцаг 4 хайрцаг 4 хайрцаг нухаш авч явж гин. Тэгээд сүүнээсээ болохоор 2-ыг. Тийм сүүнээсээ бол 2 одоо энэ онголог байгаа. Энэ онголог байгаа. Шин сүү. Тэгээ энэ сүүнээсээ бол 2-ыг 3-ыг юм уу? 2-ыг авч явж байгаа. Сарын хэрэглээнд бол хангалттай гэж үзээд 2-ыг авч явж байгаа. Тэгээ давхар нөгөө хоолнд орсон болох хоолоо давхар идээ явж байгаа. За тэгээ хувцсны хувьд гэх юм бол охтуудтай унтлагын хувцс дээр авж байгаа. Орой нөгөө нэг буудалтай очиод оройн бидэд одоо ингээд кондишн тавьж унтдаг. Тодорхой хэмжээнд ингээд кондишн тавьж унтахгүй нөгөө халуунд унтаж чаддаггүй дүр. За халуунд унтаж чаддаггүй. Тийм болохоор кондишн тавьж унтдаг болохоор охтуудтай унтлагын хувцснууд авч явж байгаа. Битүү унтлагын хувцс юм нөгөө нэг оймстой хөлтэй. Тийм битүү унтлагын хувцс авж байгаа. За тэгээ мэдээж палаж хэрэгсэл хамгийн чухал юмнууд бол миний бодлоор за хоол хийдэг сав байна. Энэ нарантуул захмахтыг бүр зарж идэг гэсэн энэ манай аавын дэсэн болохоор аавынхаас авцээ. За энэ байна. За тэгээд хүүхдийн хоол байна. 3 дугаарт гэх юм бол утлагны аппарат эм. Тэгээд нэг ийм авсан нэр. Авсан ч гэж энэ байгаа л да. Том охиноо нөгөө нэг өөрөөсөө холдуулахгүй тул хаашааш гарсан бэ? Энийг ингээ нөгөө бугуувчлаад аваа авчин бугуувчлаад тэг мэдээж нөгөө хүүхд алдах эрсдлээс ингээ сэргийлсэн те. Ийм юм бас авсан байгаа. За тэгээд бас за бичлэг хийх зорилттой юм. Би нэг төр үзэлцтэй. Гих мэдчлээ ингээд бэлдэж байна. Одоогийн байдлаар ямар ч байсан 2 чимдам юм дөрж байна. За ингээ гол юмнуудаа ер нь тайлбарлаад дуусчлаа те бибэ. Гол юмнуудаа ер нь л тайлбарлаад дуусчлаа. Эхнэрийн зүгээс. На бибэ. Манай эхнэр нөх хөхнийхөө памперсыг авч явж байгаа. Чухал юм. Хөхний памперс. За тэгээ нэг хитэ бикининүүд байна. Би очиод бэлтгэлээ үргэлжлүүлээд хийнэ гэж бодож байгаа. Бэлтгэлээ бол тодорхой хэмжээнд бол хийнэ. Тодорхой хэмжээнд хийн би. За тэгээ одоо нэг хоноод явлаа да. Өөр тайван дөө. Юмнууд ямарчсан бэлтжilээ. Энэ болохоор зүгээр нөгөө тэшинд өгөх ачаа бэлдэж байгаа байхгүй юу? Тийм, энэ болохоор ингээ зүгээр тэшинд өгөх ачаа бэлдэж байгаа. Одоо гар тэшний ачаагаа бэлдэх юм. Одоос гар тэшнийхээ ачааг бэлдэх юм. Ер нь жоохон ингээд нөгөө нэг яг бэлдэх гээд гисэн чинь бас ингээд жоохон тэр шагаад идэм байна те бебе.
Яг ингээд нөгөө чимдам дотор багтах болоогүй болоо, жин хүрэх болоогүй болоо гэдэг. Ер нь жоохон тэр шасан байдалтай л. Таадагтай явах. Бид чаднаа. Том охины хувцсыг бэлдээгүй үйл явах уу? Томдож жижиг охины. Том охины. За том. Миний хуурлахгүй битчихээ анигийнх нь хувцсыг бэлтэж байна. Өөр. Тэрхүү нөгөө нэг улаан тэрхүү дээр нав юм уу? Энэ шахагдаад дэлбэрчгүй гэж айгаад байх юм. Миний хувцс будаа болсон. Хушна. Ууц гэж байгаа тийм явах юм уу? Ууцны дотор хийж байгаа хийх юм уу? 2 3 хийчих. За хоол юм даа хийчих. Миний хайнаанаас авч ирсэн усны нүдний шил. Йоо, хальттар. Би юм шил авсан айз да. Зөвч юм уу да. Талтчих юм уу? Энийг гişиг наатах жишээ, маш ишиж. Тэгээ. Хайчих. Тэр амар гоё уулаа ванс. Тэ нэгийг авбал нэг нь 50% хөнгөлттэйгээд тэр юм гоё. Миний ванс айццаа. Тэгэнгүүтээ памперсаа ингээд одоо яа зааж байгаа. 2 өхний памперс. Энийг ингээ аваачиж байгаад ингээ тэр чигт нь яалгуулж боолгуулчихна. Энийг боолгуулчихна гэж бодож байгаа. Гэтэ нарийн их юм шүү. За ингээд тийм 2 памперснууд байна. Миний анхны сахилга гутлахгүй ижил амраа ногч чихчээд унд гэдэг авил өөр нь хүрээ уйл нь штэ тий. За бид дөрөв өнөөдөртөө ингээд амарлаа. Ямар ч байсан. Нэг чимдамаа бэлэн болгооч баг тавьчлаа. Маргааш машинад улаан гаражтай авчтай машинаасаа хүүхдийн тэргээ оруулж ирээд дээрэс нь 8 шарга орж мөнгө солиулаад тэгээд л ер нь явах тийш чинь да. За тэг өнөөдөр ирэлтэй хамталсан та бүхэндээ баярлаа. Тэбэ. Дараагийн гой ирэлүүд. Дараагийн гой ирэлүүд оруулахыг хичээнэ бид. Нэр тэр хүүхд эргээд сурцсан. Гарныхаа хэрэг. За бүгдээрээ бай бай.